Хэдэн бол 1974 онд бүгд наримдах Монгол Ард улсын төрийн тэргүүнээр ажиллах болсон учраас Сайдрын зөвлөлийн даргын албыг Жамбын Батмөнхөд шилжүүлжээ. Оросын талыг тууштай баримтлагч Орос эхнэртэй төрийн сайх зүтгэлтнийг 10 гаруй жилийн дараа ямархан хувь зээг хүлээж байгааг тэр үед хинч гадарсангүй. Сэдэн бол 1974 оноос бүгд наримдах Монгол Ард улсын ардын хурлын тэргүүлэгчдийн дараагаар сонгогдсон юм. Сайх зүтгэлтэн төр эрх баригч намын тэргүүний хувьд ихээхэн эрх мэдлийг өөртөө төвлөрүүлж бүх асуудлыг гардан шийдвэрлэж байлаа. Хувь хүний хувьд нэрийн хөдөлмөрч хичээнгүй бусдад итгэмтгий талд дийлсэн нэгэн байлаа. 1970-аад оны сүүлч 80-аад оны их гэхэд насан огцсон. Өвчний улмаас мартамхай болсон. Гэргийн Сэдэн бол Филатов ажил төрөлд нь хутгалдан орох болсон зэргээс албан тушаалах хэрэгэрмэлсэн бялдууч зусарч хүмүүс түүнийг дэлгэмдүүлэн хутган уймуулах болсон байна. 1984 оны 8 дугаар сард турласан намын төв хорооны 8 дугаар бүгд турал Сэдэн болыг өвчний учир Монгол Ардын хувьсгалт намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгтэй жил улс төрийн товчооны гишүүнээс дараа нь ардын хурлын чуулганаар бүгд наримдах Монгол Ард улсын ардын хурлын тэргүүлэгчдийн даргын албанаас тус чөлөөлжээ. Тус бүгд турал бүгд наримдах Монгол Ард улсын түүхэн хөгжлийн нэг чухал үед тус улсад социализмын үндсийг байгуулсан. Соёлын хувьсгал хийсэн дайжхыг социалистсаар өөрчлөн улс орны амжилтаа үйлдвэржүүлж социализмын материал техникийн бааз байгуулж байгаа хийгээд манай орны нэр хүнд олон улсын тавцсан дээр өсөн бэгдсэн Сэдэн болын нэр хүнд түүний олон талд бүтээлч үйл ажиллагаатай салшгүй холбоотой юм гэж тэмдэглэжээ.